Өглөгч хүн өөртөө хаасан гихчээр гоо хавийн амтныг л пүүзав гэж загнаад исэн өөрөө нэг ширхэгч пүүзгүй хамаг пүүз нь муудаад урагдаад дуусчих. За тэгээд яахав те юуны тулд одоо урнаас клоутинг стараас сурталчилж байгаа байлээ. Чин нэг пүүз аваад нэг пүүз өнгөө юм чин. Нэг аятайхан Jordan авангуудаа ахаад нэг Jordan бэлгэнд нь авчигээд гүгээд ирсээ урнаа дээрээ. За тэгээд бас тааруулж maaруулаад аятайгаа авахгүй би ч одоо жижиг хүмүүстэй штэ 36-хан харьцмаар. Тэгээ наа чи юм үлгэрийн баатар шиг хөлтэй хүмүүс бас ховор л байдаг баг. Байгаал да. Зөндөл 36 харьцмаар үнсдэг 35.5 үнсдэг хүмүүс байгаа. Гэтэ би ч нөө тэмээ шиг том биетэй ээжэж ямаа шиг жижигхэн хөлтэй. Тэгэр бас их сонирн боостэй тий. За тэгээд биелгээ авлаа. Нэг Jordan дээр ахаад нэг Jordan бэлгэнд өгч чинь. За ингээд нэг пүүз судалдаж ангууд нэг бэлэг аваад ингээд үнгүй юм баг гэсэн чи үгүй заяа. Эднийг бэлгэний пүүзэнд бас давхар бэлэгтэй. Бэлгэний пүүз нь 2 ширхэг амс нэг ширхэг нарны шил юм уу эсвэл нөө пүүз мүз бөмбөлөгдөг гинөө хэлбэр мэлбэр галбар алдагдуулдаг гинөө янз бүрийн хэрэгцээтэй бараа бас өгч чинь гарын тос бэлгэнд өгч чинь бас 3 маск бэлгэнд өгч чинь химээ гэж өгөхөвтэй тийм үстэй. За тэгсэн нөгөө өвчөө ахаад хөдөлсөн. Дансан дахиад нэг хитэн төгрөг илүү үлдсэн юм л та 160 өгөөд тэгсэн чинь ингээд цаашаа хувц руу хараад ч одоо гэр орондоос идэх юм авах хэрэгтэй шүү дээ. За өнгөрсөн. Ерөөсөө сонгож байгаа нэгэнд одоо 2-2 пүүцтэй болсон юм чи дээгүүрээ шинэ биеийн тамирын хосолтой байхгүй бол болохгүй. Энд чи бас тийм үстэй намар цагт бас нэг аятайхан 2 хослол юм уу нэг хослол илүү авсан байхад 2-2 пүүцтэй хүн ч одоо өстой даав гарсан өмсөн үстэй. За ингээд сонголтууд хэлээ. Эдний дэстэ сонголтууд янз бүрээр. Үгүй энэ полотой сонголт надад айгүй таалагдсан. Полоогүй янз бүрийн хослоод байлээ. Энэ удаадаа би дандаа л өмд цамцны хослол авдсан юм чинь нэг удаадаа юпг ийм спорт цамцны хослол авъя гэж бодоод энэ саарлыг авсан. Йоо айгүй аятайхан юм бэлээ. За тэгээ ердөө нэг пүүз нэг биеийн тамирын хослол юпгтэй хослол 2 худалдаж аваад маш олон бэлэг ингээ бэлгэнд авсан. За энэ одоо пүүзний одоо бэлэг явж гин хив оруулагч гэсэн. Тэгээ хажууд нь бас хөөхөө 2 ширхэг аймс бэлгэнд өгч байгаа. Энд чинь бэлгэний пүүзний бэлэг штэ. Тэгэхээр дээрээс нь бас ингээ 3 ширхэг масктай нэг гарын тос бэлгэлсэн. За тэгсэн чинь нөгөө биеийн тамирын хостол тусад нь худалдаад авсан чинь ийм гоё нарны сарвч сонголтоор өгсөн гэж боддоо. Хугардгуу тэгээ дээрээс нь авч явхад амар авсаархан. За ямар ч гэсэн энэ намар одоо нөх өмсөө шалахгүйсэн дараа зам бол нүүр харлахааргүй л сарвчтай боллоо гэж өөрийгөө бодож байгаа танаа найна чинь. За одоо ингээд ерөөсөө нэгэнт мөнгөө дуусгасан хурдхан шиг гараад явъя гэд бодчихэтэл юу болсон гэж санаа та хэд намайг. Ахаад нөгөө юм худалдаа авахтаа хөндлсөн. Мөнгө чинь дууссан штэ найна. Гэхдээ одоо тэ яа их хөвтэй. Эдний чинь нэг хувцсны сонголт айгүй их өргөнтэй. Одоо чинь хурин найрын сар болж ин тэ өвөл бас аятайхан хүлэн авалт маавалтанд явхад надад ерөөсөө нэг юпг хостол огт байдгүй байгаадаа байд юм бэлээ. Тэгээ нэг аятайхан нэг ягааныг бүр нүдэндээ харчаад авахар шидлээ. За яаж хийж байгаа зээл аваад ч гэсэн хамаагүй авна. Амьд хүн аргатай болно гэж залглаа. За тэгсэн чи хүүхдүүд сургууль соёлонд өгцөн байна. Одоо сургууль соёлын бэлтгэлгээд юу чамд мөнгө зээлэх ямар ч мөнгө байхгүй л гэж чинь. За ганц галзуу найз цэцгэрөөгөө залгасан чинь арай диндв. Мөнгө зээснээ мартчихжээ би. Түрүү сарынхаа өрийг өгөөч хулгаач гэдэг орилчих. За тэгээ ганц сайн ихч рүүгээ залгалаа. Тунгаа ихчмэл надад тус болж үзсэн. За яг зээлээ. Миний дөө. Гэтэ чи хамгийн түрүүн ирээд гэр орон цэвэрлэж өгөө мөлчилгээд өгөнөөр. Тэг хин бодлоо чамаа зээлийг нь. Би хөг нь яг одоо л худалдаж авмаар байгаа байхгүй. Одоо мөнгө өгчөөч гэсэн чи үгүй. Заавал гэр цэвэрлжээж ав гэд. За хадгалчаараа гэж гуйгаал салч ядан гарлаа. Яг одоо л авмаар байна штэ. Яг одоо авмаар байна. Ямар хэцүү юм бэ? За маргааш л иргэсэн. Гэтэл яг одоо л авмаар байна. I'll be back. За тэгээ маргааш нь гүгээд идэлгүй яах вэ? Танаа найна чи угаасаа би бүх юмдаа үнэнж үерхэлтэй үнэнж хайр дурлалтай үнэнж дээрэс нь худалдаа авалтандаа үнэнж юмдаа л үнэнж хүн байгаа шүү. За тэгээд ямар ч байсан хангалттай сайн мөнгө зээж авсан учраас 115,000 төгрөгөөр нөгөө хостолоо авлаа. Нэг шөнийн турш унтлагын мөрөөдсөн хостолоо авсан. Ёо сэтгэл санаа ямар сайхан байсан гэж бодно. За энэ чи өмсөөл хин нэний хурман дээр очиад даналцаал алах чинь гэж төсөөлөгдөж байгаа юм чи нүдэнд. За тэгсэн чи ахаад мөнгө илүү үлдчихлээ. 100,000 зас илүү үлдчих. За юу ах вэ? Ахаад нэг 90 хостол авчил яа тий. Энэ ямар гоё хостол вэ? Энэ зяга хостол дээр ахаад нэг цэгэр хостол авчил. За би бүр зүгээр энэ намар зүгээр данга. Гэтэл энэ хостлууд нь бүгд 115 юм билээ шүү дээ. Яах вэ? 100,000 төгрөгтэй байгаад идэг.
Ажилтаараа утас зохино. Жалцмагчээ. Ханд 17,000 төгрөгөөр дүүргөө яг одоо шилжүүлээч. Манай урнаас Clothing Store маань Jack Men's Shop-тай хамт Sapporo-гийн үйлчлэгээний төвийн хас банкны яг баруун халгаар ороод Б1 давхарт байрлаж байгаа. Хүүхэд төгсөдгүүл хямдралтай худалдааг хийвэл та бүхэн хүрээдэр